Хүүхдүүд өсвөр насныхан хэр ухаантай байдаг бол тэд улс төрийн шийдвэр гаргалтанд яагаад оролцож болдгүй юм бол юм та өмнө гайхаж байна уу? Тэр эдгээр насныхан өөрсдөө шийдвэр гаргалтуудыг хийдэг. За дээрээс нь бүр улс төрийн шийдвэр гаргалтанд оролцдог бол ямар байх бол гэх асуултанд өндөр бүгдээрээ хариулах гэж оролцоцгоё. Орчин үеийн ардчилсан орнуудад санал өгөх, шийдвэр гаргахад насны хязгаарлалтыг улс төрийн оролцооны үндсэн тал гэж үзсээр ирсэн. Ийм хязгаарлалтын цаад үндэслэл нь төлөвшөл, танин мэдхүйн хөгжил, амьдралын туршлагаас үүдэлтэй байдаг. Гэсэн хэдий ч хувь хүмүүс засаглалд бодиттой хувь нэмэр оруулахын тулд тодорхой насанд хүрсэн байх ёстой гэсэн ойлголт нь шүүмжлэг өнөө хүртэл агуулсаар байна. Хэрвээ энэхүү уламжлалыг эсэргүүцэж хүүхэд өсвөр насныханд засаглалд оролцох боломжийг олгоно гэвэл та яах байсан бэ? Танд ямар санагдахаа ягаад ер нь сэтгэл хэсэгт бичүүлдэж болохгүй гэж? Насны хязгаарлалтын эсрэг гол аргументуудын нэг нь хүүхэд өсвөр насныхын нийгэмд оролцох талууд гэж хүлээн зөвшөөрөх явдал байна. Насанд хүрээгүй ч тэдний өнөөгийн болон ирээдүйг тодорхойлдог улс төрийн шийдвэрүүд тэдэнд гүн гүнзгий нөлөөлсөн байдаг. Боловсролын бодлого, байгаль орчны зохицуулалт, эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ зэрэг асуудлууд нь залуучуудад шууд нөлөөлдөг боловч эдгээр бодлогыг тодорхойлдог шийдвэр гаргах үйл явцад оролцуулдаг. Насны хязгаарлалтыг арилгахснаар залуу хүмүүсийн сонголт, хэдийн төлөвийг хүлээн зөвшөөрч тэдний амьдралд гүн гүнзгий нөлөөлж буй асуудалд дуу хоолойгоо хүрэх боломжийг олгохоор давдаалтай байна. Nest банк ус санхүүгийн байгууллага нь автомашин үүдэлх хөрөнгө, дугаар барьцаалсан зээлийн урт хугацаа хүний уян хатан нөхцөлтэйгээр өдөр болгож байна. Яагаад заавал Nest гэж юу? Учир нь та эрсдэлгүй найдвартай зээлийн үйлчлэг хүсч ивэл таны очиж үзэх газруудын нэг нь яалтчгүй Nest банк ус санхүүгийн байгууллага юм. Холбогдох утасны дугаар нь 94-ийг 6977, 94-ийг 6977. Насан туршаагүй хүүхдүүдэд санал өгөх эрхийг шүүмжлэгчид тэдний улс төрийн талаарх ойлголт төлөвшлийн төвшөнтэй холбоотой асуудал юм үзэж болзошгүй. Гэсэн хэдий ч таны мэдхүйн хөгжил нь наснаас үл хамааран хувь хүн бүрт харилцан адилгүй байдаг гэдгийг ойлгох нь чухал юм. Түгээр зогсохгүй орчин үеийн залуучууд нийгэм улс төрийн асуудлаар мэдээлэл сайтай идэвхтэй оролцож байгаа гэдгийг та бүхэн надаар хэлэлтгүй мэдж байгаа. Дижитал платформ боловсролоор дамжуулан мэдээлэл олж авах боломжтой болсноор олон өсвөр насныхан залуучуудын чадваргүй байдлын талаар уламжлалт ойлголтыг эсэргүүцдэг улс төрийн ухамсар шүүмжлэлтэй сэтгэлгээний төвшинг улам нэмэгдүүлэх болно. Заашилбал хүүхэд өсвөр насныхан засаглалд оролцох боломжийг олгох нь боловсролын эерэг үр дүн авчирнаа. Улс төрийн үйл явцад идэвхтэй оролцох нь иргэний хариуцлага, эмпати, ардчлалын зарчмуудыг илүү гүнзгий ойлгоход туслана. Шийдвэр гаргах практик туршлагын хамтран ажиллах, хэлцээр хийх, асуудлыг шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлж, залуу хүмүүсийг ирээдүйд идэвхтэй иргэн байх манлайлалын суурь чадруудад бэлтгэдэг болно. Түүнчлэн залуучуудын дуу хоолой засаглалд нэгдэх үед нь үе дэмцэн яриа хэлэлцээ, оролцоог дэмжиж бэхжүүлэх нь дамжиггүй байх. Янз бүрийн насны бүлгүүдийг багтаасан олон янзын үзэл бодол нь олон нийтийн дунд тогтсон үзлийг баяжуулж, илүү өргөн хүрээтэй тэгш бодлого явуулахад хүрэх байх. Үеийн хамтын ажиллагааны орон зайг бий болгосноор нийгэмд залуучуудын бүтээлч байдал, шинийг санаачлагч, айдлист үзлийг ашиглахын зэрэгцээ ахмад үеийнхний үзэл санаанд шинжилтийн туршлагаас нь суралцах боломж бүрдэж байгаа нь аавштай. Иргэний болон засаглалын чиглэлээр мэргэс боловсролын хөтөлбөрүүд залуучуудын зөвлөлүүд эсвэл залуучуудын оролцоонд зориулсан шинэлэг дижитал платформудаар дамжуулан тэдэнд заавс төрийн мэдлэгийг түгээх нь маш чухал тийм тулгымцсан асуудал болж болох юм. Ийм санаачлага нь залуучуудыг чадахжуулаад зогсохгүй ардчлалын үйл явцыг бүгд нь прогрессив болгоход хувь нэмэр оруулах хаа. Ингээд дүгнжлэхэд санал өгөх шийдвэр гаргахад насны хязгаарлалтыг зогсоох санаа нь ардчлалыг илүү үртээмжтэй олон талаас нь эргэн харахыг бидэнд сануулж байгаа юм. Хүүхэд өсвөр үеийнхний эрх мэдэл чадах оролцогч талуудын статусыг хүлээн зөвшөөрснөөр бид илүү оролцоотой, хариуцлагатай засаглалын тогтолцоог бий болгож чадах юм. Залуучуудын дуу хоолойг хүлээн авах нь ардчлалыг баяжуулж, иргэдийн оролцоог дэмжиж, бодлого нь нийгмийн бүх гишүүдийн олон талт хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг тусах боломжийг олгодог хаа. Тиймээс тань талаар бас нэг бодож үзгүй да. Re-explained.